сайн байцгаана уу? Хулан байна. За, YouTube дээрээ бичлэг оруулаагүй зөндөө удлаа. Сүүлийн бичлэг маань бараг 2 жилийн өмнө байсан баг. Day in my life гэд энгийн зүгээр vlog оруулж хийсэн санагдаж байна. Тэгээд 2 жилийн өмнө сүүлийн бичлэгээ оруулахдаа Солонгост офис маркетинг менежер хийжсэн. За, тэгээд тэрнээс хойш ажиллаа сольсон. За, тэгээ өөр бас зөндөө юм хийх гэж эхлээд хийж явж байгаа. Тэгээд тийм болохоор ер нь сүүлийн 2 жил нэлээд цаг завгүй байлаа. За тэг ерөөсөө YouTube дээр бичлэг оруулмаар санагдаад байсан боловч ерөөсөө нэг оруулах цаг зав байхгүй. За тэгээд бас ямар бичлэг оруулах уу, ямар мэдээлэл өгөх үү гэж зөндөө бодсон. За тэгээ бодсны эцэст өнөөдөр YouTube-ээ буцаж жоох эхлүүлэх санаатайгаар бичлэг оруулахар шийдлээ. За тэгээ өнөөдөр та бүхэндээ юу ярих вэ гэхээр сая би 2 сарын өмнө сая 25 он гараад 1 сард хараа тэглүүлэх хагалгаа буюу ласк хагалгаанд орсон. За бараг 10 гаруй жил хараа муутай явж агаад 10 гаруй жил дандаа ленз зүүж явж агаад тэгээд хараагаа тэглүүлээд тэгээд үнэхээр маш зөв юм хийсэн байна гэж өөртөө бодсон. Маш зөв шийдвэр гаргаад хараа тэглүүлэх хагалгаанд орсондоо ер нь бол их баяртай байгаа. Тийм болохоор та бүхэндээ бас Солонгос хараа тэглүүлэх хагалгаа ороход үн төлбөр ямар байдیں۔ За тэгээд ямар эмнэлэгт очих уу? За тэгээд шинжилгээ инээ тэрэ те бас өвдөлт ямар байдیں гэдэг талаар ерөөхдөө өөрийнхөө туршлагаас бас ярилцаж ярьж өгөөд тэгээд бас жоохон ч гэсэн мэдээлэл өгье гэж бодоод энэ бичлэгийг хийхээр шийдлээ. За хагалгаа хийхээс өмнө болохоор би сая хэлсэнчлэн бараг 10 гаруй жил их сургуулийн 1-р курснээс хойш гинт хараа муудаад. За тэгээ миний хараа муудалт болохоор одоо зарим хүмүүс их ерөнхийдөө гених гэж байдаг те багасаа ерөнхийдөө хараа муудсан гэж байдаг. Би болохоор одоо үүсмэл гэж ярих юм уу да баг байхдаа ер нь хараа амар сайн байж агаад яг их сургуульд ороод тэгээ нөгөө коллежийн нөгөө доормууд чинь яг ингээл бүгдээрээ нэг жижигхэн өрөөнд тэгээл яг ингээд нэг 4 ортой за тэгээл нэг жижигхэн юм нөгөө нэг тейбл нөгөө гэрэл тавьчаал нөгөө доор нь хичээлээ игээл ингэдэг те нэг тийм одоо нөгөө нэг амьдралын хев маягаас болоод хараа гинт муудаж эхлээд тэгээ 1-р курс тахад гинт ерөө самбар дээрээс юм харахгүй тэгээд Монголд зуны амралтаар очихдоо хараагаа шалгуулад яасан чинь хасах 1.5 гарч ирж байсан. Тэгээ тэр үед юу яалгаж аваад нөгөө нэг шил зүүгээд тэгээ шил зүүж явж агаад шил зүүхээр ерөөдөө бас ингээд амар хэцүү юм тав тухгүй асуудлууд зөндөө гардаг штеп. Хүүтэнд ингээд шил зүүж байгаа дотгош орохоор шилэн цамдах ч юм уу те. За тэгээ шил ингээд удаан зүүхээр ингээд нөгөө хамран дээр ингээд юу гарчаал өвдөж мөвдөл. Тэгээд ерөөсөө шил тохирохгүй байна гэж бодоод тэгээд контакт ленз руу шилжсэн. За тэгээд тэрнээс хойш бараг 9 жил ерөөсөө шил зөөгөө дандаа лензтэй явж исэн. Бас хараа тэглүүлэх хагалгаанууд чинь дотор амар олон төрөлтэй. Тэгээ ямарын сонгох юм бол яах юм бол гэж ганцаараа л ингээл амар бодоол явж байгаа. За ер нь нэг шууд шинжилгээ өгөөд үзье. Тэгээ яг надаа болох нь үгүй юу? Ягаад тэгэхээр бас зарим хүмүүс шинжилгээ өгсөн ч гэсэн эвэрлэг нь маш нэмхэн учраас бас хараа тэглүүлэх хагалгаа боломжгүй гэж бас хариу гарч ирдэг гинэ. Тэгээ тэр нь яаж байгаа юм гэхээр би сая юунд эмнэлэг дээр очиод яг тэр эмнэлгийнхаа хүнээс бас зөндөө олон мэдээлэл олж авсан. За ихэнх хүмүүс болохоор одоо нүдний эвэрлэг гэж яриад байгаа тэр эвэрлэгийг одоо жишээ нь олон жил контакт ленз зүүх юм уу? Үгүй бол нөгөө нэг энгийн нөгөө нэг одоо охтуудын их зүүдэг нөгөө нэг өнгөтэй лензүүд байдаг шүү дээ тийм өнгөтэй лензийг ингээд зүүж байнга өдөр болгон лензээ зүүн аавна гэл яхаар тэр эвэрлэг нь одоо айгу нэмгэрэх тийм одоо асуудалтай байна гэж хүмүүс их боддог гэж хэлжсэн. Би ч гэсэн ер нь бол тэгэж бодож байсан. Тэгээ би болохоор анх яг бас 2-3 жил бодсон боловч бараг 9 гаруй жил өнгөтэй ленз зүүцсэн хүн болохоор нэмгэн одоо миний намайг очингууд миний эвэрлэг амар нэмхэн байна. Надад хагалгаа хийж өгөхгүй болов уу гэд амар их бодож исэн. Тэгтээ тэгж бодох шаардлагагүй байсан юм билээ. Шууд очоо шинжилгээ өгөх нь их зүг байсан билээ. Ягаад тэгэхээр нүдний эвэрлэгийн нэмхэн үгүй бол зузаан гэдэг нь ерөөсөө тэр ленз их удаан зүүснээс ерөөсөө хамаарахгүй. Тэр нь зөвхөн яг 100% гених гинэ. Генээс ер нь хүн төрөхдөө яг ерөнхийдөө эвэрлэг нь нэмхэн төрдөг хүн байна, эсвэл зузаан төрдөг хүн байна. Тийм байдаг гинэ. Харин яг нөгөө нэг олон жил ленз зүүвэл яг тэр эвэрлэгээ жоохон гимтэх те одоо зурах ч юм уу гимтэх маягийн тийм үйлдэл гарна. Тэрнээс биш олон жил ленз зүүчлээгээд эвэрлэг нь нэмэгдсэн гэсэн бол тийм бол байхгүй гэж хэлжсэн. Тэгээд би ер нь бол хүмүүсийн бас ойр хавийн найзуудаасаа бас сонсоод ганцхан газар очиод ингээд шууд хагалгаа биш шинжилгээ өгөө шууд хагалгаанд орох биш. Ягаад тэгэхээр ингээд юуны эмнэлэг бүр өөр одоо
механизмаар шинжилгээг авдаг те. Тэгээ бас хариу нь бас өөрөөр гарч ирэх юутай одоо possibility байх учраас ер нь бол ядаж нэг 2-3 эмнэлэг дээр очиж үзээд шинжилгээ өгөөд за тэгээ тэр эмнэлгийн шинжилгээ нь ямар хуун байдлаар авч ийн тэгээ ямар машин хэрэгжилж ийн за тэгээд хариу нь ямар хуу гарч ийн тэгээ чамд тэр эм чин ямар одоо хаалгаа зөвлөж ийн гэдгээс шалтгаалаад өөрөө бас дундаас нь яг өөрт тохиромжтой эмнэлгээ сонгох зөв гэж манай бас найзууд зөндөө хэлээд тэгээд би нийт 3 газартай холбогдоод тэгээд холбогдсны дараагаар 2 газарт яг өөрөө биеэрээ очиод шинжилгээ өгсөн. За тэгээ Солонгосын ихэнх эмнэлгүүд болохоор энгийн зүгээр очиод шинжилгээ өгөх нь болохоор ерөөсөө үнэгүй байд юм билэ. Тэгээ үнэгүй шинжилгээгээ өгөөд яг хариугаа авчиж болно. За тэгээ шинжилгээ өгсөний дараа яг энэ эмнэлэгтээ хийхийг одоо бодож ийн үгүй юу гэдгээс шалтгаалаад хэрвээ энэ эмнэлэгтээ хийлгэмээр байна гэх юм бол шинжилгээний депозит төлнө те. Зарим урьдчилгаа гэж ярьдаг шүү дээ. Зарим эмнэлгүүд болохоор депозит төлөхгүй зүгээр хагалгаа хийлгэх өдрөө очиод бас мөнгө төлчих болно гэдэг жийсэн. За би тэгээ 2 эмнэлэгт очиж үзээд ерөнхийдөө бол шинжилгээ өгөхөд бол нэг 30 гаруй минут чардагдсан юм билэ. Бараг ийм 7-8 төрлийн одоо бид нар нөгөө нэг юуны харааны эмнэлгүүд нүдний эмнэлэгтэр очихоор ингээд юм нөгөө нэг нүдний хараа шалгадаг янз бүрийн нөгөө нэг машинууд байдаг шүү дээ тий. Яг тиймэрхүү төрлийн машин ингээд бүр 7-8 ширхгээр ингээд бүр дараалцсан байж дээ. Тэгээ ингээд тэр бүрд нь очиод ингээд суугаад ингээд шинжилгээ өгдөг. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор тэр нүдний эвэрлэг гэж одоо хамгийн чухал юмыг шалгаж байгааг нь болохоор эхний миний оцсон эмнэлэг болохоор миний нүдэнд шууд ингээд нүдний одоо энэ давхар руу ингээд шууд юм ингэж нөгөө зурж авдаг. Тийм болохоор ингээд жоохон өвдөлттэй эвгүй мэдрэмж төрж болно шүү гэж хэлээд тэгээд эхлээд тэр нүдний хүүхэн харааг тэлдэг ийм нөгөө нэг тусаагуур надад хийж өгөөд за тэгээд тэр тусаагаараа хийчихэд нэг 5 гаруй минут хүлээж агаад тэгээд ингээд нүдний хүүхэн хараа ингээд тэлчгээр угаасаа ингээд өөрөө ингээд юм харахад ингээд амар сон ингээд бүрэлзээд нэгсээ харагддаг юм байлээ. Яг тэгээд тийм үед нь нүднээс ингээд шууд ингээд зураад сон ингээд авчижсэн. Тэр ингээд жоохон эвгүй мэдрэмж төрдөм байлээ. Тэгээд тэрийг ингээд зурж авчингуудаа хариу нь бол тэр дороо бараг 10 минутын дараа гараад ирдэг. Тэгээд тэр эхний эмнэлэгтэр очиход болохоор намайг нүдний эвэрлэг нь болохоор ер нь бол нэлээ нэмгэн талтай байна. Тэгтээ ласик хийх чадахгүй бол биш. Ер нь л хийж болно. Тэгтээ нэмгэн талтай байна гэж хэлсэн. Нөгөө 2 дахь эмнэлэгтэр очиход болохоор бас яг адилхан 7-8 машинд суугаад яг эхний эмнэлэгтэй адилхан шинжилгээ авсан. Тэгтээ эвэрлэгийг шалгахдаа болохоор эхний эмнэлэг шиг ийм зурж ингэж механик аргаар аваагүй өөр шууд ийм бас нэг ийм машинаар миний ингээд толгойг ингээд бүр араас ингээд дарж агаад энэ ингээд машинд ингээд миний бүр ингээд юг царайг бүр ингээд дарж агаад ингээд миний нүдний зургийг аваад тэгээд за юу шинжилгээ дуусчлаа гэх. Тэгээ би гайхаад миний юуны нөгөө нэг нүдний эвэрлэг шалгах юг аваагүй шинжилгээ аваагүй юм биш үү гэдгсэн чинь үгүй манайх болохоор нүдний тэр эвэрлэг шалгах энэ болохоор тэр ингэж гараараа ингэж нөгөө нэг зурж ингэж авдаг нь болохоор ер нь бол жоохон дээр үе механик арга одоо болохоор ийм шинэ ингээд машинууд гараад ирсэн машинаар ингээд шууд нүдний эвэрлэгийг ингээд шалгачиж болдог гэд тэгээд 2 дахь эмнэлэг маань болохоор машинаар шууд эвэрлэг шалгаад тэгтээ хоёр өөр төрлөөр шалгасан 2 эмнэлэг боловч яг хариу нь болохоор яг адилхан гарч ирсэн. Нүдний тэр хүүхэн эвэрлэг нь болохоор ийм одоо би бас өөрөөсөө ойлгохгүй ч гэсэн юм одоо тоол байдаг юм ээ л да одоо 450 500 ч юм уу те тэгэл 300 200 гэл нэг тоонууд байдаг. За тэгээд 450 үгүй бол 500-аас тэр юу н одоо оноо тоон дээш байх юм бол ер нь эвэрлэг нь жоохон зузаан байна. За тэгээд ямар ч ласик хагалгаа ямар ч төрлийг бол хийх боломжтой гэж үздэг юм билэ. Минийх болохоор арай жоохон бага байсан. Гэхдээ хийлгэхэд бол боломжтой. Гэхдээ хийлгэж чадах одоо болох төрлүүд нь болохоор жоохон багасна гэж хэлжсэн. За тэгээд төрлүүд гэж ярьж байгаагаар болохоор ер нь бол одоо энэ хагалгаа нь нийт 3 төрөл байд юм билэ. Лашик, тэгээд ласик, тэгээд смайл гэж 3 төрөл байдаг. 3 төрөл нь болохоор лашик нь болохоор ер нь бол дээр үед яг одоо хамгийн анх Солонгос нүдний хараа тэглэх одоо хаалгаа эхэлж явах үед хийгдчихсэн одоо эхний одоо тийм одоо төрөл гэх юм уу одоо анх хийлгэж эхэлж исэн тийм төрөл. Тэгээд ласик нь болохоор тэрний дараа гарч ирсэн одоо арай жоохон шинжилсэн төрөл нь. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор смайл гэдэг. Смайл нь болохоор ер нь бол одоо яг хамгийн шинэ технологиор хамгийн хурдан хийгдэж байгаа смайл гэж одоо төрөл байгаа юм байл л дээ. Тэгээ ерөнхийдөө бол яг одоо шинжилж гарч ирснээрээ бас үнэн нь ялгаатай. За тэгээ лашик нь болохоор хамгийн хямдхан ер нь бол зарим эмнэлгүүд бол сая зарим эмнэлгүүд болохоор бүр 950 980 мянган воноос эхэлж илээ. Ласик нь болохоор
сая 200-аас сая 500 мянган won-ы хавцаа хэлбэлцдэг юм лээ. Тэгээ Smile нь болохоор хамгийн одоо үнэтэй хамгийн шинэ технологи нь болохоор 2 саяас 2 сая 200 мянган won хавцаа гарч ирж исэн. Тэгээд намайг болохоор яг миний тэр нөгөө нэг одоо эвлэгийн зузааныг шалгачаад Smile-ыг бол хийх боломжгүй. Нөгөө хоёр одоо Classic хоёрыг болохоор хийх боломжтой гэж хэлж байсан. Ягаад тэгэхээр Smile нь болохоор хамгийн бага одоо төсөлттэй хийгддэг гинэ. Тэгээ одоо эвлэгийг чи одоо ингээд жоохон ингээд төсөж аваад тэгээ зүссэн дээрээ одоо лазер хийгээд тэгээ буцаад одоо тэр төсөлт нь идэрдэг. Тэгэнгүүт одоо миний ойлгосноор болохоор эвлэг нь ийм нэмхэн байгаа хүнд болохоор ерөөхдөө төсөлт хийх нь хэцүү. За тэгээд надад болохоор хоёр юмныг нь хоёулаа ласекийг хийлэг гэж зүгсэн. One day lasek гэж нэрлэдэг юм лээ. Тэр нь болохоор яг нэг өдрийн ласек. Одоо нэг өдөртөө одоо шууд хаалгаа хийлгээд идэрнэ гэсэн утгатай юм билээ л дээ. За тэгэл ягаад надад ласекийг зүгсэн бэ гэхээр ласек нь болохоор ямар төсөлт хийхдэггүй. Тэгэхээр шууд нүдэн дээрээс чинь төсөлтгүйгээр шууд лазер ингэж тасруулж хагалгаа хийгддэг. Тим төрлийн хагалгаа юм билээ л дээ. Тэгээ лашикийг болохоор бас хийж болно. Гэхдээ лашикийг болохоор ерөнхийдөө одоо ерөөсө солонгос эмчнэр зөвлөгөө болцсон. Ягаад гэхээр ер нь бол нөгөө хоёроосоо бол хамаагүй дээр үеих жоохон механик аргаар хийгддэг. За тэгээ эдгэрэлтийн хугацаанд болохоор бас удаан гэж ярьд юм билээ. За лашик нь болохоор ер нь бол хагалгаа хийлгэсний дараа одоо эмнэлгүүдийн хэлж байгаа нь болохоор ерөнхийдөө 5-аас 7 хоногийн дотор эдгэрдэг гинэ. Ласик нь болохоор сая хэлсэнчлэн one day lasek гэж нэрлэдэг нь 1 хоногийн дотор эдгэрчдэг. За тэгээд 1-3 хоног гэж ярьд юм лээ. За тэгээд Smile нь болохоор ерөөдөө зарим эмнэлгүүдийн брошюр дээр бичигдсэн байгаанаас бол хаалга хэлсний дараа 3-аас 4 цагийн дотор бол эдгэрнэ гэж ярьд юм лээ. Айгу хурдан юм лээ. Тэгээд надад бол хоёр эмнэлгэнд хоёулаа Smile хийх боломжгүй. Тэгээд ласекийг хийлгээ гэж зөвлөөд тэгээ би ласекийг хийлгэсэн. За тэгээ миний хагалгаа хийлгэсэн эмнэлэг нь болохоор Сөүлийн Шинса гэж стейшн дээр байдаг хай нүдний эмнэлэг гэж байгаа. За тэгээд нэг юм дуртахад ерөөсөө энэ эмнэлгээс ямар ч спонсор аваагүй, ерөөсөө бичлэг хийж өгөөч нэ тэрэ гэсэн юу ч байгаагүй шүү. Зүгээр би яг өөрөө 100% мөнгөө төлөөд өөрөө орсон. Яг гоо зүгээр яг нөгөө нэг өөрийнхөө одоо яг 100% үнэнч одоо шудраг experience туршлагыг хуваалцахын тулд бас эмнэлгээ хийж байгаа юм шүү. Хай гэдэг эмнэлэг маань өөрөө Солонгостой бас айгуу дажгүй алдартай. За тэгээ бас Монгол баг байт юм билээ дотроо. Тэгээ Монгол баг нь болохоор бас Монгол Facebook-тэй. За тэгээ монголчууд ирэхэд бас монголоор 100% орчуулга гэдэг бас тусалж өгд юм билээ. За тэгээ би өөрөө болохоор бас солонгос хэлтэй болохоор яг үүндээ орчуулга бол хэрэггүй байсан. Тэгтээ яг Монгол эмчтэй тэр нөгөө Монгол орчуулагч эмчтэй уулзаад бас тэр чинь тэнд бас хэдэн жил ажилласан хүн те бас зөндөө олон одоо хагалгаа ингээд хүмүүс туслаад явж байгаа болохоор бас туршлага ихтэй байгаа учраас бас тэр ихчийн бас зөвлөгөөг одоо авч үзмээр санагдаад тэр ихчтэй холбогдоод тэгээд яг Монгол тэр орчуулагч ихчтэй зөвлөх ихчтэй уулзаад цуг шинжилгээ өгөөд бас хагалгаанд орсон байгаа. За тэгээд хагалгаанд орох өдөр болохоор одоо би яг орчоод эдгэрснийхаа дараа яг хэлэхэд заавал ч хажуудаа нэг хүн байх шаардлагатай байхыг зөвлөмөр байна. Ягаад тэгэхээр яг анх хүмүүсийн хэлж байгаагаар нь болохоор ер нь бол айгүй амархан те зүгээр ороод өөрөө идэгрээл баг өөрөө ингээл явчихдаг те ингээд яг хагалгаанд орсны дараа жоохон ингээ бүрэлзэн тийм болохоор яг гэрлүүгээ шүү такси дуудаал явчих. Тэгээд нэг сүртэй юм байхгүй гэд. Тэгээд би манай гэр бүлийнхэн бүгдээрээ Монголд байсан болохоор би ээжтэй. Манай ээж болохоор амар санаа зовоод нүд идэгчээс амар чухал штэ чи ганцаараа очиж чадахгүй инээ тэрэ би очие моч хийгээд. Тэгэхээр би ээжтэй. Үгүй юу санаа зовдیں۔ Би чинь баг өөрөө очиод өөрөө идэгрээл баг амар хурдан болчих надаа бити санаа зовгөл амар том яриадсан байхгүй юу. Тэгээд ашгүйар яг манай гэр бүлийнхэн ээж ихч хоёр яг тэр үед зуны нөгөө юуны өвлийн амралтаар таарад яг солонгос нэг аялах гад ирсэн байсан. Яг тэрэн дээр нь таарад би яг ихчтэйгээ цуг хаглаанд очих өдөр очсон байхгүй юу. Тэгээ дараа нь бодоод ёо би тэгээ ээжтэй хэлсэн байхгүй юу. Ана тоор бүр энд ирсэн байсан бүр болж тэ би ганцаараа байсан бол бүр дийлхэрэг байсан байна гэд. Тэр нь яасан бэ гэхээр өвдөлт нь тэр бол бас хүн болгонд өөр л байх л та. Тэгтээ эхний өдөр би бүр ингээ амар өвдөөд шүн бүр ингээд бүр унтаж чадахгүй өвдөөд тэгэд бүр ингээд ингэж амар өвддөм үгээ бүр ингээ гайхаад эсвэл би ганцаараа миний одоо хараа хагалгаа буруу болцсон болов уу гэж шүн буцаад нөгөө нэг ихчээрээ нөгөө нэг Монгол зөвлөх рүүгээ залгуулад ингэж өвддөм юм чинь буруу байсан юм биш үү? Бүр ингээд бүр тэгтэн бүр залгаж бүр асуудал бүр тэгэж амар өвдсөн. Тэгээд яасан чинь тэр их чинь хэлж байгаа нь болохоор ер нь бол чиний өөрийн чи эвлэр айгу нэмхэн байсан. За тэгээ жоохон эмзэг
байсан болохоор ер нь бол чи айгу эмзэг хүн юм байна. Тийм болохоор илүү их өвдөж байгаа хаа. Ер нь бол өвддөг. Тэгтээ зарим хүмүүс бол ингээд жоохон нүдэнд ингээд жоохон ингээд хатгаад байгаа мэдрэмж төрж ийн гэж хэлдэг. Минийх болохоор бүр ингээд тэрнээс илүү бүр ингээд нүд рүү хатгаад халуун нулимс гоожоо тэгээ бүр ингээд сүүл рүүгээ ингээд толгой молгоороо бүр ингээд өвдөөд бүр ингээд амар өвдөлттэй байсан юм. Тэгээд тэр нь бол өвдөлт нь бол ер нь бол хүн хүнд өөр байд юм билээ шүү. За тэгээ хагалгаа хийлгэсний дараах эдгэрэлтийн талаар жоохон ярий. Сайн хэлсэнчлэн ер нь бол эхний нэг шүн би бүр ингээд амар өвдөд. Тэгээ хамгийн инээдтэй нь дөнгөж хагалгаа нь болохоор өөрөө ороод баг гараад ирдэг. Айгу хурдан 10 минут босноогүй юу юм бэлээ. Тэгтээ яг ингээд айгу эвгүй мэдрэмж бол төрдөг. Өвдөлт бол ерөөсөө байхгүй. Ягаад тэгэхээр хаалгаа хийхээ өмнө болохоор нөгөө нэг анестезиа нөгөө тусаалга ингээ хийгээд өгчдөг. Тэгээд тэр тусаалгаа хийнгүүт ерөөсөө ямар ч юм нүдэнд ерөөсөө өвдөх тэ мэдрэмж ерөөсөө байхгүй. Тэгтээ яг ингээд ороод яг ийм юунд орон дээр хөвтэй тэ ингээд яг тэгшгэн тэ ингээд эмч чи өөр ингээд толгойг чинь яг тэр лазернууд яг тэр нэг одоо ингээд шугамыг яг тэр нүдэнд ингээд тааруулах ёстой учраас маш детальс маш юм detailed ингээд өөрөө ингээд гараараа ингээд юу гэж чинь толгойг чинь бүр ингээд байрлуулад за яг энэ байралтаа ерөөсөө битгий хөдлөөрөө гэдэг юм лээ. Тэгэнгүүт айгу хэцүү нь яг ингээд тийм ингээд байралтаа ингээд гівтж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд дээрээс ирээд ингээд шууд нэг юм ингээд шууд ингээд лазер ингэх ч юм ингээд яхаар хүн ингээд нөгөө өвдсөндөө биш ингээд гинт ингээд юм ингээд яхаар ингээд зочдөг шүү дээ. Ингээд зочоод ингээр ингээд толгоогоо ингээд ялч ингээд хөдөлгчдөг. Тэгэнгүүт юм чинь битгий хөдлөхгүй гэдэг ингээд жоохон уурсан маягийн хэлээ. Тэгтээ угаасаа эмчийн үгээ угаасаа дагахаас өөр аргагүй. Тэгээд ингээд шууд яг ингээд толгойг чинь яг гайгүй байрлуулчих юм ба шууд ингээд лазераа за одоо эхэллээ шүү гэж эхэлчихдэг. За тэгэнгүүт ингээд нэг эхлээл ингээд баруун нүд рүү ингээд хэдэн минут ингээд лазер тал. Тэгээд лазерж байгаа бүр яг ингээд мэддэгддэг ингээд гэх юм жижиг яг юм лазерж байгаа ингээд юу чимээ гард юм билээ. Чимээ гараад тэгээд нүдэнд ингээд мэдрэгдэж байгаа. Тэгтээ ерөөсөө өвдөлт байхгүй. Тэгэл баруун нүд дууслаа шууд зүүн нүд рүү ороод явчихдаг. Тэнгүүд ингээд хагалгаа нь бүр амар хурдан. За 10 минут босно уу юу? Тэгэл гарч ирээл тэгэл ингээд дүнгэж гарч ихэд мэдээж ингээд нүдний давхарган дээр ингээд лазерцсан учраас ингээд ийм жоохон ингээд бүрэлзүү юм. Тэгтээ ерөөс харагдахгүй бол биш ингээд бүрэлзүү харагдаад. Тэгээ ингээд дүнгэж гарч ирчээл ерөөс ингээд ямар ч мэдрэмж авахгүй ингээд буцаал жоохон л бүрлж байгаа бол буцаал ингээд зүг зүгээр. Тэгэл би шууд анаада өө энэ ч өстө амар юм биш үү? Бүр ерөөс өвдөлтэй байхгүй. Одоо ингээд зүгээр болчих юм байна гэд. Тэгээ тэгсэн чинь манай тэр зөвлөх юм гэсэн өө чи тэгвэл ашгүй харин овоод ажгүй ингээд нэг өвдөлт гайгүй. Тэгтээ яг нөгөө нэг юу анестезиа чинь гараад ирэхээр ер нь бол өвдөж эхлэе шүү гэж надад уг нь сануулсан. Тэгтээ би болохоор яг ингээд гард ирчээл зүг зүгээр ахаар нь өө өстө сайхан юм байна дажгүй юм байна. Тэгээ манай ихч тэгвэл хоёлаа яг ойрхон гоё кофе шоп орох уу гэд. Тэгээд би за тгийгээ бит хоёр гарангуудаа шууд тэр өдөр яаж яхад амар цастай өдөр тэгээд гоё кофе шоп ороод кейк идээд кофе уугаад бүр суу юм уу инээ тэр. Тэгээд гараал шууд хажуудлын кофе шопт ороод тэг ингээ кофе захиалсан, кейк захиалсан ингээ идээ сууж исэн чинь яг жинхнээсээ бүр яг юм нөгөө нэг юуны нөгөө дээр үе нөгөө солонгос киноч юу ямар дараа байдаг үлээ нөгөө нэг гинт ингээ нөгөө юугаа нэг төглөө нэг хараага алдчих малддаг чи ямар кино илээ. Диважингийн шат. Яг диважингийн шат дээр кинон дээр гардаг шиг яг ингээ зүгээр ингээ кейк идээ сууж исэн чинь гинт ингээ миний ингээ хараа гинт ингээ хоёр талаас ингээл харалцсан. Тэгэл ингээл юу ч харахаа болол нүд ингээ шууд хаагдаад бүр амар мэдрэмж юм билээ. Тэгээ би тэр үед бүр ёо хүний нүд гэдэг чинь бүр үнэхээр чухал нандин эрхтэн юм байна гэдгийг бүр амар мэдэрсэн. Зүг зүгээрээс нүд чинь гинт ингээ хоёр талаас бүр ингээл харлаа ингээл байхгүй болт. Тэгэл би бүр ингээл гинт ингээ амар сандраад ана би юу ч харахаа болчихлаа гэлээ. Тэгэл яг тэр үед яг миний бодлоор анестезиа яг ингээд одоо гараад яг өвдөлт нь эхэлсэн юм бэлээ. Тэгээ өвдөлт нь эхлэнгүүт нөгөө шууд ингээ хатгаад эхлэнгүүт би угаас өөрөө ингээ нулимс гоож байгаа эхлэнгүүт чи ингээ харж чадахгүй шууд ингээ нүдэ анжиж байгаа байхгүй. Тэгээ нүдэ нээх гэсэн чи нээж чадахгүй. Ягаад тэгэхээр ингээ бүр яг ингээ нүдний яг энэ хоёр энэ уг байгаа шүү дээ тий. Энэ хоёр уг руу бүр ингэж хатгуулаад тэгээ ингээ нүдэн дотор ингээ зүрх орсон юм шиг бүр ингээ дүг гэ бүр ингээ цоглоод тэгээ ингээ нулимс бүр ингээ ингээ амар халуун нулимс бүр ингээ гоожол ингэж гоожол Тэгэл за болохоо байлаа би гэрлөөгөө явъя гэж нөгөөд чинь тэр нөгөө нэг
халуун нулимс гоож байгааро хажуугаар нь өөрөө өвдсөндөө уйлаад тэгээд манай их тэгээ би яаж яхад угаасаа өөрөө жоохон өвдөлт даадгүй төрөлтэй л дээ. Тэгэл манай их за гяс гэлүүгээ авъя гээл тэгээ шүү такси дуудаад гэлүүгээ явсан. Тэгээд ана манай их юуны кофе шопоос төрүүлж гараад шууд нөгөө такси дуудах гал яаж байгаа нөгөө одоо төр том юудуулаа гол зам руу явж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээл араас нь нөгөөдөг чинь харахгүй ингээл жоохон ингээл галах гал үдчихэж байгаа юм. Тэгээд яг бүр амар паянтай би тэгээ одоо тэгээ та нарт хэлээд байгаа нь ямар нэг хүнтэй цуг явсан дээр шүү ганцаараа явах айгу хэцүү юм бил ягаад тэгэхээр бид ингэ юу ч харахгүй юм чи ингээд алах гад ингээд чадахгүй байхгүй тэгээ нөгөөд яаж чад гинт ингээд нөгөө нэг зүг зүгээр байсан хүн чи гинт ингээ амар өвдөлт ороод ирэхээр бүр ингээ хамаг би ингээ бүр амар юм төгшүүртэй болцсон. Тэгэл яг нөгөө нэг юунаас кофе шопноос гараад анаа шууд тийш урагшаа гүүгээл нөгөө такси дуудгаа явцсан. Би араас нь ингээд нөгөө нэг салганж явж хагаад шатаар буухтаа ингээд нэг баруун талын хөлөө эвгүй дарж ингэж дарж унаад бүр ингээд гадаа ингээд шалан дээр бүр ингээд тэрэтлэг унтж байгаа байхгүй. Тэгээд нөгөө чинь ингээ харахгүй газар унтсан. Тэгээ би нөгөө нэг хагалгаанд орсныхаа дараа нөгөө бүх нөгөө имээ ингээ нөгөө уутан тэгээ явцсан. Тэгээ нөгөө нэг им ингээ газар бүр ингээ тэр чигтээ ингээ тарцсан заяа. Тэгээ анаа ингээ буцаад харсан. Тэгээ анаа тэр үед юу ч хэлээгүй дараа надаа яриа инээгээд байгаа байхгүй. Чи бүр ингээ амар ингээ дараа матай нүд нь харахгүй. Тэгснэ ингээ газар бүр ингээ шалигаад унтсан. Тэгээ ингээ хамаг юм ингээ тэр газраар ингээ тарцсан. Тэгснэ ингээ ганцаараа бүр анаа ингээ бүр ингээ дуудаад байсан гинэ. Тэгээ манай их бүр намайг чи бүр өстө бүр амар солонгос дараа маш бүр ямар амар драматик өвддөм бэ бүр намайг шоолоод тэгээ тэр нь би ингээд тэгэд нэг сүртэй тэгээ дараама марама болохыг хүссэндээ биш бүр үнэхээр яалтчгүй ингээд шууд гинт ингээд амар өвдөлт орж ирээ тэг харахгүй тэгээд яаж чад ингээд амар эвгүй хөлөө дараад ингээд унтсан чинь миний ингээд шагаа бүр шууд ингээд бүүн гэд ингээд хавдаад ингээд ороод ирсэн зэ тэг ингээд хөл доголцсон нүд нь харахгүй цастай өдөр бүр амар өвдөлт одоо бод өөрийгөө бодохоор амар өвдөлттэй. Тэгээ яг тэр үед бүр их хажууд байсан бүр үнэхээр тусалсан. Тэгэл манай ихч шууд такси дуудаж өгөөл. Тэгэл гэртээ ирж байгаа байхгүй юу. Тэгэл гэртээ ирээл тэр чинь бүр ингээ ямар ч бүр ингээ юу ч хийх юу байхгүй угаас юу ч харахгүй байгаа юм чинь. Тэгээ шууд гэртээ ирээл гэртэл тэгэл тэр нөгөөний ингээд хагалгаанд орсны дараа 5 билүү 6 ийм өөр төрлийн надаа тусаагур өгсөн. Тэр тусаагурууд нь болохоор бүгдээр имтэй тусаагур юм лээ. Зөвхөн имлэгээс бичиг авч иж одоо тэр бичиг аваад тэгээ фармасид очиод нөгөө нэг худалдаж авдаг тийм тусаагур. Тэгээ ерөөдөө хагалгаанд орсны дараа хүмүүс нөгөө нэг би ч гэсэн анхандаа өөрөө бодож ирсэн нөгөө нэг юу яах өвчин дарах одоо им ч юм уу тийм уух юм өгнө гэж бодож ирсэн. Уух юм ерөөсөө өгдөггүй зөвхөн тусаагурууд өгд юм билээ. Угаасаа тэр имлэгээс нь бүх ингээд тусаагур нь аль тусаагур нь 7 хоногийн хэдэн өдөр хэдэн цагийн тутам тэгээд ингээ бүгдийг нь айгүй гоё ингээ детальчлаад ингээ бичээд өгчт юм билэ. Яг тэр зөвлөгөөгөө дагаад ингээ бүх тусаагааруудаа хийгээл явхад бол ер нь бол бүгд эдгэрэлт бол ер нь бол дайжгүй. За тэгээд эхний шөнөө бол тэгэл уйлаал бөө юмтай болж одоо хонвоо тэгэл за энэ чинь one day classic биш байсан юм байна. Нэг хоноод идэх биш байсан юм байна. Би ч одоо ингээл баг 2-3 хэдэн сар бараа ингээ өвдөх юм байна гэл тэрэндээ бүр ингээл өөрөө хямраал хонж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бүр амар инээдтэй. Тэгээ хоноод тэр чи өвдөлтөн дээр унаж чадахгүй байж байгаа шүн ингээд нэг 3-4 цаг унтаж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ өглөөс ирсэн чинь ингээ мажик шиг бүр ингээд гинт ямар ч өвдөлтгүй ингээ сэрсэн. Өглөөс ирсэн чинь ингээд нөгөө шүний өвдөд бүр уйлаад нөгөө нэг хатгаж матгаад байсан ингээд ямар ч өвдөлтгүй болол зүгээр босоод ирсэн шүн өглөө босоод ирэхтэй. Яг өвдөлтгүй болсон гэдээ одоо ингээд шууд ингээд харж хол биш юм байлээ. Яг нэг хонсны дараа одоо тэр нэг амар хатгаж өвдөж байгаа өвдөлт нь бол зүгээр болчихно. Гэхдээ нүд бол жоохон хавантай. За тэгээд бүрэлзээстэй тэгээд ер нь бол нүдээ бүтэн яг 100% одоо ингээд би одоо нүдээ нээгээд ингээд ярьж байгаа шүү дээ тий. Ингээд 100% нээж бол чадахгүй байсан. Тэр нь болохоор нэг 3 хоног болов да. Гэхдээ яг хуу тэр нь болохоор ингээд эхний өдөр шиг ингээд амар өвдөлтөй болох ямар ч юм хийж чадахгүй, гадагшаа гарч чадахгүй нэ тэр гэсэн юм бол биш. Яг хуу гадагшаа гарч чадна, ажиллаа хийж болно тий. Ийш тийш явж болно. Гэхдээ өөрт ер нь жоохон за 100% харахын нэг 50% нь харах маяг стайл явд юм билэ. Тэгээд 4 дахь хоногоос бол ерөөхдөө бол имзэг шиг нь ер нь бол нэлээд гайгүй болоод за тэгээ гадагшаа гараад ерөнхийдөө ажил хийгээд явхад бол 3 дахь 4 дахь хоног дээрээс бол ерөнхийдөө дажгүй буцаад ер нь хэвээ амьдралтаа бол бараг 100% орсон.
За тэгээд эмнэлгээс зөвлөдөг нь болохоор хаалгаа хийлгэсний дараа 1 сарын турш бол ер нь бол байнгын хар шилтэй явах шаардлагатай гинэ. Ягаад тэгэхээр тэр нь ер нь бол ямар ч одоо гадны тоос чороо нүдэнд орохоос сэргийлнэ. За тэгээд одоо нүдний нөгөө нэг UV light-тэй одоо нарны тусгал идраас сэргийлэх шаардлагатай учраас 1 сарын дотор бол ерөнхийдөө байнгын хар одоо шилээ зүүж яваарай гэж зөвлөд юм лээ. За тэгээ эмнэлгээс одоо нөгөө нэг хаалгаанд орсны дараа одоо нөгөө нэг бичиж өгдөг олон тусаагуураас гадна бас PRP гэж тусаалга байд юм лээ. Миний өөрийн цусыг аваад тэрүүгээр маань нүдний тусаагаар хийж өгд юм лээ. Тэр нүдний тусаагаараа хаалгаанд орсны дараа эхний хэдэн хоног ингээд нүд рүүгээ тусаах юм бол тэр ч одоо өөрийн цус болохоор нүдийг дотроос нь төлжүүлээд тэгээд маш хурдан идэхэд их тус болдог гинэ. Тэр тусаагаа одоо маш олон 5-6 төрлийн тусаагаар дундаас тэр тусаагаараа би ингээд хийхэд бүр хамгийн гоё юм. Ягаад тэгэхээр тэр тусаагаарыг зөвхөн одоо өөрийн нөгөө цусаар хийгдсэн тусаагаар болохоор хөрөгчөнд хадгалах шаардлагатай. Тэгээ ингээд хөрөгчөнд хадгалсан байж байгаа тэр чинь дөнгөж хаалгаанд орсны дараа ингээд бүр ингээд нүд ингээд амар халууд үгээл халуун нулимс гожол ингээд тийм байгаа шүү дээ. Тэр үед яг ингээд хүүтэн тусаагаар ингээд нүд рүүгээ оруулахаар бүр ингээд тэр доороо бүр ингээд шууд амар гоё тайвшраад амар гоё болж исэн. Тэгээ мэдрэмжин ч гэсэн гоё. Тэгээ бас нүдний одоо хаалгаа хийлгэсний дараа эдгэрлэн ч гэсэн маш тустай учраас ер нь бол ласик хаалга хийлгэсний дараа бол тэр эмнэлгээсээ тэр PRP тусаагуур гэж байна уу. Тэгээ байдаг бол хийлгэж авъя гэж хэлээд хийлгэж авах нь бол бас маш зөв юм билээ шүү. Тэгээ хамгийн сүүлийн ярих юм нь болохоор сая бичлэгийнхаа ихэнд болохоор ерөөдөө бол 3 төрлийн хагалгааны одоо үнүүдийг би та нарт хэлсэн байгаа шүү дээ тий. Ласик нь болохоор ерөөдөө бол 900-аас сая төгрөгийн хооронд. За ласик одоо миний хэлсэн нь болохоор эмнэлгээс шалтгаалаад сая 200,000 воноос сая 500,000 вон хавцаа. За тэгээ смайл нь болохоор 2 саяас 2 саяас 2 сая 200,000 воны хооронд байд юм билээ. За тэгээд ямар ч энэ нөгөө нэг ласик одоо нүдний хараа тэглэх хагалгаа гэдэг маань өөрөө одоо хүнд өвчин биш. За тэгээд заавал хийлгэх шаардлагатай хагалгаа биш. Өөрөө сонгож хийлгэж байгаа хагалгаа болохоор Солонгост амьдардаг Солонгос визтэй тий. Одоо Солонгосын нөгөө эрүүл мэндийн даатгал одоо NHI гэж нэрлэдэг. Тэр даатгалтай байсан ч гэсэн даатгалд хамрагддаг юм билээ. Тэгэхээр 100% төлбөрийг зөвхөн өөрөө төлнө. За тэгээд миний яг оцсон хай нүдний эмнэлэгт миний хийлгэсэн one day lasik-ийг болохоор би яг хагалгааны маань төлбөр нь болохоор сая 290,000 вон болсон. За тэгээд хагалгааны дараах нөгөө нүдний тусаагуур өдр болохоор нийлээд 70 гаруй мянган вон болсон. За тэгээд ерөнхийдөө зарим хүмүүс болохоор Монголд байдаг хүмүүс бол Монголоос одоо Солонгост ирээд хагалгаанд орчвол 7 хоног бол буцчихдаг болохоор яг буцаад нөгөө нэг эмнэлэг дээр очиж нөгөө шинжилгээ хийх цаггүй. Би болохоор энд амьдардаг болохоор эмч маань болохоор чи 1 сарын кёнго буюу одоо 1 сарын дараа очиж эмнэлэг дээр үзүүлэхтэй одоо нүдэнд хараан сайжирч гинөө. За тэгээ 1 сар, 2 сар, 3 сар гэд ингээд сар болго ер ихний 3 сард очоод ирээд тэг ингээ хаалгаанд шинжилгээ өгөөд за тэгээ хараа сайжирч гинөө гэдгээ шалгах нь бол бас зөв гэж надад зөвлөсөн. За тэгээ 1 сар болоод 1 сарынхаа очоод шинжилгээнд орлоо. Тэгээд угаасаа яг хараа шалгаж байгаа юм шиг яг ингээд нөгөө нэг тэр цаана тэр ингээд тоонууд ингээ нэг шугам дээр ингээ тоо бичсэн тоонууд уншуулдаг штэ. За тэгээ тоонууд уншуулсан чинь сүүлийн 1-2-ыг уншиж чадахгүй. Тэгээд ерөөхдөө яг хараа 100% байх ёстойгоос 100%-аас заа чиний одоо нэг эртээ 90%-тай байна. Тийм учраас 2 сарын шинжилгээндээ хурж ирээрээ тэр үед одоо яг хараач яг 100% яг сайжирсан байна уу гэдгийг шалгана гэж хэлж ийсэн. 1 сарын дараанаас ерөөхдөө ингээд яг хэвээ амьдралтаа ороод явж агаад тэгээд 1 сар хагас болсноо тэрнээс хойш юу нэг өөрт яг мэдрэгдээд эхэлж исэн. Гадуур явж хахад ерөөхдөө ингээл бүх юм ерөөхдөө айгу цэвэр харагдаад за тэгээ холын юмнууд ч гэсэн амар сайн уншигдаад эхэлт юм билэ. Тэгээд би өөрөө яг дотроо за ерөөхдөө 2 сарынхаа шинжилгээнд ороход бол ерөөхдөө 100% гарч ирэхэндэ гэдээ өөртөө бодсон. Тэгээ яг 2 сарынхаа шинжилгээнд орсон яг 100% хараач яг 100% сайжирсан байна гэж хэлээд тэгээд 3 дахь сарын шинжилгээнд бол ер нь бол чи өөрөө одоо ерөнхийдөө ингээд 100% сайжирсан ямар ч одоо проблем байхгүй болохоор 3 дахь сарынхт болох чи яхаа өөрөө хүсвэл хурж ирээд одоо дахиад нэг эмчтэйгээ уулзч болно. Хүсэхгүй бол заавал уулзах шаардлагагүй. За тэгээд 2 дахь сараас эхлээд ямар ч тусаагуур байхгүй зөвхөн яг хиймэл бэлэмс хийж болно. Зарим хүмүүс болохоор ингээд хараа тэглэх хагалгаа хийлгэсний дараа лазераар ингээд нөгөө нэг хараагийн тэгэлцэн болохоор нүд нь ингээд илүү жоохон хуурай шиг
талтай хүмүүс гарч ирдэг гинэ. А миний болохоор айгу эсэргээрээсэн. Би болохоор урд нь хараа тэглэх хаалга ээлэхээс өмнө нөгөө нэг байнгын контакт ленз өдөр болгон зүүдэг. Тэгэл өглөө зүгээл орой авдаг. Тэрийг нөгөө нэг байнгын давтдаг байсан болохоор урд нь болохоор миний нүд ерөнхийдөө бол айгу хуурайшдаг. Тэгэл байнгын нүдний тусаагаар хийж явдаг байсан бол харин эсэргээрээ ласик хийлгэсний дараа ерөнхийдөө нүдний тэр нөгөө нэг ингэж амар хуурайштай байхгүй болсон. Тэгээд тэр зөвлөх ихчээс асуугаад хүмүүс ингээд ласик хийлгэсний дараа нүдний илүү хуурайшаад байна гэж тэгсэжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр ихч маань бас ерөөд бол хүн хүнийх бас өөр байдаг. Тэгээ хэрвээ ласик хийлгэсний дараа чи нүд чинь тэгэж амар хуурайших юм байхгүй бол харин сайн байна гэд тэгжсэн. Тэгээд одоо бол би яг нэг хэмээл нулимсаа бол өдөр болгон хийхгүй. За нэг хаяа да те ингээд гадуур явж байгаа нэг нүдэн чороо орчих ч юм уу те нэг тийм үед нэг ганц хоёр хийжээл тэрнээс бол өдөр болгон хийгээд ах шаардлагагүй юм билэ. Тэрхэд бол одоо яг 2 сар хаглаасны дараа 2 сар хагас гаруй болж байна. Тэгээд ер нь бол яг 100% идэрсэн гэж хэлж чадна. Тэгээд ер нь бол ласик хагалгаа хийлгэсэндээ 100% сэтгэл ханамжтай байгаа. За тэгээ энэ удаагийн бичлэгээ ингээд өндөрлөе. За тэгээд нүдний хараад хийлэх хаалганы талаарх бас би мартаад бас бичлэгэн дээр хэлээгүй юмнууд байж магадгүй. Тийм учраас асуух юм байвал те үгүй бол одоо сонирхож байгаа юм байвал бас комментэн дээр бичээрэй. Би өөрийнхөө мэдж байгаагаар хариулаад өгнө. Ер нь бол одооноос эхлээд миний ажил төрөл жоохон жигдэрсэн байгаа. Тийм болохоор одооноос эхлээд ерөөдөө бичлэгүүдээ 7 хоног болгон хийж эхэлнэ. За тэгээ дараагийн бичлэгтээ одоо бас ямар ажил хийж байгаа те шинэ ажилд орсон, ямар ажил хийж байгаа энэ нэтрээ талаараа бас жоохон мэдээлэл оруулна. Өөр юу хэрэгчлээ. Яг нөгөө бичлэг хийгээгүй удацсан болохоор ингээд яриа жоохон гацаад юу ярих гэж байгаа гинт мартаад жоохон тэгээд идэм байна. Гэхдээ одоо байнгын бичлэг хийгээд гайгүй явахаар practice болоод гайгүй болох байхаа. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.